Сайн цаануу сонсогчдоо та бүхэндээ бичлэгээ үзэж байгаа үеийн мэндийг хүргэе. 1996 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Английн баруун өмнөд хэсэгт орших Корнуолл мужийн Лонстон хотод жирийн нэгэн ажлын өдөр үргэлжилж байлаа. За энэ хотын нэр мужийнхаа нэрийг жоохон буруу хэлжиж магадгүй шүү манайхаа. Джон Диккенсон ажлын байрандаа ингээл нэг өдөр өнгөрөөж байтал дарга нь түүнийг өрөөндөө дуудан оруулахад 2 цагдаа түүнийг хүлээж байдаг. За Франц руу зуны аяллаар явсан 13 настай охин Каролин Диккенсон нас барсан бөгөөд энгийн ослоор биш маш с ิจ гтэй нөхцөлд амиа алдсан гэж тэтгэлсэн байна. За хэдхэн хоногийн өмнө баяр хөөртэйгээр Франц руу явсан охин нь удалгүй гэртээ ирнэ гэж хүлээж байсан Джон энэ үгийг эхэндээ хүлээн зөвшөөрч чадаагүй. За Каролин бусад сурагчдын хамт Францын баруун хойд хэсэгт орших Британи бүс нутгийн Пленфүшег тосгонд байрлах залуучуудын буудалд амарч байсан бөгөөд аялал нь дуусахад ердөө хэдхэн хоног үлдээд байсан. За энэ залуучуудын буудал хэдэн сурагчид, оюутнууд болон үүргэвчтэй аялагчид хямд үнээр байрладаг. За нэг өрөөндөө давхар орнууд байрлуулсан. Тэгээ олон хүмүүс ингээд хамт хонож угаалгын өрөө галтайгоо дундаа ашигладаг. Тийм буудал шиг тийм газар байдаг. За ерөнхийдөө сургуулиас ингээд зохион байгуулж байгаа аяллалын дагуу бол хүүхдүүд бол хөвчлэн ирж амардаг байгаа. За манайхаар бол хүүхдийн цуслан шиг гэж хэлж болохч бас арай бас тэгж хэлж болохгүй. Тэгэхээр яг нэг оюутнууд жирдэг, аялагчид жирдэг болохоор бас хүүхдийн цуслан гэж хэлж болохгүй. Тийм болохоор бүгдээрээ залуучуудын буудал гэд энэ нэрээр нь хэлэж явчихъя. За тэр шөнө Каролин 4-р өрөөнд найзууд болон Ан, Камилия, Мелиса, Жени нартай бол хамт хонсон. Өглөө босоод 4 охин сэрсэн ч Каролин босоогүй байдаг. Эхэндээ тэд түүнийг нам унтсан байх таа гэж бодоод очоод мөрнөөс нь зөөлөн сэгсрээд сэрэхийг оролцсон ч ямар ч хариу бол өгөөгүй. За тэгээ ойртоод харахад бол түүний уруул нь хөрчгсөн байсныг харсан байна. За айд сандарсан охид удалгүй түүний 2 гуйныхын завсраар цус байгааг бол анзаарч харсан бөгөөд тэр мөчөдөл нь найзууд нь аль хэдийн түүнийг нас барсан байгааг бол ойлгосон байна. Энэ мэдээг сонссон аав ээж хоёрт нь бол ямар хэцүү байсныг бол төсөөлхийн аргагүй. Каролин анх удаа эцэг эхгүйгээр гадаадад аялж өөрийгөө аль хэдийн том болсон гэж баярлан явсан охин байсан ч эцэг эх нь түүнийг инээмсэглэн тосхын оронд Франц руу шарлыг нь авахар явах хувь тавилантай нүүр тулдаг. За энэ хооронд Пленфүшег дахь залуучуудын буудалд мөрдөгчд ирж 4-р өрөөг бүхэлд нь хамгаалтанд авсан. Шүүх эмнэлгийн эмч зохицыг үзээд биеийн температурт нь үндэслэн Каролин өмнөх өрөө буюу ойролцоогоор 23 цагийн үед нас барсан байх магадлалтай гэсэн эхний дүгнэлтийг бол хийдэг. Түүний унтлагын өмд доош татагдсан 2 гуй болон гудсан дээр бол цусны уулмөр байсан нь охиныг бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг бараг эргэлзээгүй илтгэж байсан. Мөн орны тааван дээр нь үрийн шингэн байж болжгүй нэгэн тол бэлэрсэн нь тухайн үед мөрдөн байцаагчдын хувьд хамгийн үн цэнтэй нотлох баримт болж хувирсан. За учир нь 1996 онд ДНХ-гийн шинжилгээг эрүүгийн мөрдөн шалгалтанд өргөн ашиглаж эхлээд удаагүй байсан бөгөөд ийм төрлийн уул мөрөөс гэмт этгээдийн генетикийн мэдээллийг гарган авах боломж бүрдэж эхэлсэн үе байсан. Гэсэн ч хамгийн том асуулт хариултгүй хэвээр үлдсэн байсан. Каролин яг юунаас болж нас барсан бэ? Би энэ дээр нь ноцтой шарах баг байгаагүй учраас урьдчилсан байдлаар түүний амьсгалыг боож хөнөөсөн байж магадгүй гэж үзсэн ч үүнийг зөвхөн задлан шинжилгээ эцэслэн тогтоох ёстой байв. Ингээд мөрдөн шалгалт шууд эхэлсэн. Аялалд хамрагдсан 40 орчим англи хүүхэд тэднийг дагалдан явсан багш, асран хамгаалагчид, жолоочийг нэгээр нь байцаасан боловч мөрдөн байцаагчдын хамгийн их анхаарлыг татсан хүмүүс нь Каролинтэй нэг өрөөнд унтаж байсан 4 охин байв. Учир нь тэр аимшигт шөнийн хамгийн ойрын бөгөөд хамгийн үн цэнтэй гэрчүүд нь хэд өөрсдөө байсан. Мөрдөн байцаагчид 4 охиныг аль болох тайвшруулан болсон бүхнийг эргэн санахыг бол хүсдэг. За айж зочирдсон жаахан охидын ярианаас айжмаар тэр шөнийн дүр зураг тодорч эхэлсэн байна. Уг нь 4 хүүхэд байрлуулах зориулттай 2 давхар ортой жижигхэн өрөөнд 5 охин хамт хонж байсан тул ор хүрэлцээгүй. Каролин найзуудаасаа олдохыг хүсэлгүй 2 давхар орнуудын голын зайд нингэн гудас дэвсээд шалан дээр унтсан байдаг. За хүүхдийн генийн сэтгэлээр гаргасан энэ өчүүхэн шийдвэр нь түүний амьдралын сүүлчийн сонголт болно гэж бол тэр үед хинж төсөөлөөгүй. За охидын ярианаас бас нэгэн чухал зүйл тодорхой болсон. За тэдний хоёр нь шүн дунд хэсэг сэрсэн байгаа. За яасан гэхээр Каролин гинэж дуурна гэдэг өлөөд тэгж байгаа юм шиг чимээ гаргаж исэн байгаа. За тэгтээ найзууд нь бол түүнийг зүгээр л хард харж байна гэж бодоод буцаад унтчихсан. Харин хожим тэдний сонссон тэр бүдэгхэн чимээ нь хард арсан зүуд биш харин найзынхаа амьд үлдэхийн төлөө хийсэн эцсийн
тэмцлийн дуу байсныг ойлгох үед энэ үнэн мөрдөн байцаагчдыг хүртэл зочирдуулсан. 12 м квадрат талбайтай өрөөнд 5 хүүхэд зэрэг унтаж байхад нэг охиныг хүчирхийлж дараа нь амьсгалыг нь боон хөнөөсөн атлаа бусдыг бараг сэрээлгүй гарч чадсан нь итгэхэд бэрх зүйл байсан. Гэмт хэргийн газрыг дахин нягтлан үзэхэд алуурчны үлдээсэн нэг чухрууныхээ одоогүй ч орны даван доороос 9 см өргөн 12 см орчим урттай жижигхэн өвөн давуу илэрсэн нь мөрдөн байцаагчдын анхаарлыг татдаг. Тэдний үзэж байгаагаар алуурчин яг тэр давуугаар Каролины амын хамрыг нь дараад амьсгалыг нь боосон байх өндөр магадлалтай гэж үзсэн. Удалгүй хөрш өрөөнөөс мөрдөн шалгалтын чиглэлийг өөрчлөхүйц шинэ мэдүүлэг гарч ирдэг. 5 дугаар өрөөнд гонсон шөнө дунд ойролцоогоор 1 цаг хагасын үед нүд нь маш хүчтэй хорсоод сэрсэн байна. Өмнөх оройн хөвгүүд тоглоомоор сахлын хөөсийг нүдрүүн цатсан учраас угаахаар өрөөнөөсөө гарах гэж байтал коридорт хүн алхах чимээ сонсогдсон байна. Эхэндээ тэр шөнийн ээлжээр хүүхдүүдийг шалгаж явдаг багш байх гэж бодсон ч хаалгаа үйл ялэг онгойлгон харахад огт танихгүй эрэгтэй хүн хаалганы байруулаас нь атхан яг өөдөнд нь зогсоод байжсэн байгаа. Айсандаа тэр дорой хаалгаа аяархан хаагаад бараг 15 минут бараг хөшсөн байдалтай зогссон. Дараа нь баг зэрэг зориг гарган гарч ирэхэд өнөөх үл таних хэр шатаар доош бууж явахыг дахин харсан байгаа. Тэр хүн өөрийг нь анзаараад нэг эвгүй тийм хүүтэн харцаар ширтээд ямар нэг үг хэлсэн ч ямар хэлээр ярьсныг нь ойлгоогүй. Магадгүй испани хэл байсан байж болохыг охин дурссан бол мөрдөн байцаалтын хамгийн үн цэнтэй гэрчлэлүүдийн нэг болсон. Үүнээс гадна аяллыг хариуцаж явсан багш Жеки өглөөний 5 цагийн үед буудлын гадна джинсэн өмөд хүрэн өмссөн с ิจ гтэй эрийг хашаагаар алхаж байснаа улан торойд алга болохыг харсан гинэ. Удалгүй хуучин машин асаахад гардаг энэ хүржигнэх чанга дуу сонсогдсон бөгөөд Жекигийн бодлоор нэлээд хуучин фургон машин тэндээс хөдөлсөн байна. Энэ бүхний дараахан задлан шинжилгээний албан ёсны дүгнэлт гарч анхны таамгууд үнэн болох нь батлагдсан байна. Каролин амьсгал боогдож нас барсан бөгөөд шүүх эмнэлгийн эмчийн тооцоосноор түүний ам хамрыг нь хэдэн минут тасралтгүй дарсан. Хүнийг ингэж амьсгал боогдуулан хөнөөхөд хэдхэн секунд хангалтгүй тодорхой хугацаанд зориуд хүчтэй дарж байж л үхэлд хүргэдэг учраас энэ нь санаандгүй үйлдэл биш харин бүрэн ухамсартай аллах байсан нь тодорхой болсон. Мөн охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь батлагдсан ч гэмтэл нь ердийн хүчингийн шинжтэй бус хуруу эсвэл өөр зүйл ашигласан байж болзошгүйг шинжээчид тогтоосон байна. Харин алуурчин тэр үед гар хангалаг хийж дур тавьсан тул үрийн шингэн нь охины бие дээр биш унтлагын өмд болон гутсан дээр нь үлдсэн байсан. Маргааш өглөө гэхэд энэ аимшигт хэрэг Франц, Английн бүх хэвлэл мэдээллийн гол мэдээ болж ердөө 1000 гаруй хүн амтай нам гүм тосхон дэлхийн сурвалжлагчдын төв цэг болж хувирсан. Телевизийн камерууд гэрэл зурагчид сэтгүүлчид босхны гудамжаар дүүрч хүн бүр шин мэдээлэл хүлээн хоног төрүүлж байсан ч энэ хэрэг олон жил үргэлжилж дахин энд иргэн ирэх болно гэдгийг тэр үед хинч бол мэдээгүй байсан. 1996 онд Франц улсад гэмт хэрэгтнүүдийн ДНХ-ийг төвлөрүүлэн хадгалдаг үндэсний мэдээллийн сан хараахан байгуулагдаагүй байсан. Тиймээс мөрдөн байцаагчдын гарт алуурчны ДНХ байсан ч түүнийг автоматар хин нэгэнтэй тулган шалгах ямар ч боломж бол байгаагүй. Энэхүү мэдээллийн сан нь 2 жилийн дараа буюу 1998 онд л байгуулагдсан. Тиймээс мөрдөн байцаагчид тухайн шөнө Каролинд ямар нэгэн байдлаар ойртож болох байсан бүх эрхтэйгээс нэгээр нь ДНХ-гийн сорьц авч эхлэхээс өөр сонголтгүй болсон байна. Мөрдөн байцаагчид юуны өмнө аллагын шүнд Плен Фужег тосгонд байсан залуучуудын буудалд хонсон бүх эрхтэйгээс ДНХ-гийн сорьц авч эхэлсэн. Эхний ээлжинд Италиас ирсэн нэгэн жуулчин дараа нь Швейцарын герман хэлтэй бүсээс ирсэн өөр нэгэн аялагчаас сорьц авсан боловч хоёулынгийнх нь хариу сөрөг гарсан байна. Удалгүй мөрдөн байцаагчид тухайн шөнө буудалд Амьон хотоос ирсэн нэгэн мотоциклчин мөн хонсон байсныг бол олж мэддэг. Энэ Амьон гэдэг хот нь Францын хойд хэсэгт Хот-де-Франс бүс нутагт оршдог хот байгаа. Түүнийг аллагын өмнөх өдөр буудлын шүгшүүрийн өрөөний үүдэнд англи огттой ярилцаж байсан гэж гэрчүүд хэлсэн учраас с ิจ улам хүчтэй төрсөн ч ДНХ-гийн шинжилгээ нь сөрөг гарсан. Харин тэр хүн мөрдөн байцаалтад өөр нэгэн чухал зүйл хэлсэн нь шүүн дүнд үл таних хүн тэдний өрөөний хаалгыг онгойлгох гэж оролдсон тул хинбэ гэж хашгирахт нь хинч хариу өгөөгүй учраас хаалгаа түгжээд унтсан гэсэн мэдүүлэг өгсөн байна. Хэрэг гарснаас хэд хоногийн дараа цагдаа нар Плен Фужегаас холгоохон замын унаанд дайгдах гээд зогсож байсан нэгэн эрийг бол саатуулсан нь мөрдөн шалгалтын чиглэлийг бол огцом өөрчилсөн. Харахад тэнмэл мэд түрхтэй биедээ олон шивэстэй тогтсон амьдралгүй энэ эрийг Патрис Паде гэдэг
За тухайн үед 39 настай байсан бөгөөд хэрэг гарахаас өмнөх өдрүүдэд Францын баруун хойд хэсгийн Норманд болон Морбион мужуудын хооронд замын унаантай агдан явж байсан нь тогтоогдсон. Түүний нэрийг эрүүгийн бүртгэлээр шалгахад өмнө нь хүчингийн болон бэлгийн хүчирхийллийн хэрэгт ял идэлж байсан нь илэрсэн тул мөрдөн байцаагчид алуурчнаа олжглоо гэж бараг итгэсэн байна. За үүн дээр нэмээд түүний зургийг бүх гэрчүүдэд үзүүлэхэд бараг бүгд л буудлын орчим сэжигтээ эргэлдэж байсан хүн мөн гэж таньж баталсан учраас эргэлзэх шалтгаан бараг үлдээгүй мэт бол санагдчихжээ. За ингээд Патрис Падег цагдан хорж олон цаг үргэлжилсэн байцаалтын эцэст тэр өөрөө буудалд орсон Каролин Диккенсоныг хүчирхийлсэн улмаар амьсгалыг нь боож хөнөөсөн гэж бүгдийг хүлээн зөвшөөрсөн. 4 хоногийн дотор ийм том хэрэг шийдэгдчих шиг болсон учраас мөрдөн байцаагчид хэвлэл мэдээлэлч энэ хэргийг үндсэндээ дууслаа гэж үзэж эхэлсэн байна. Гэхдээ мөрдөн шалгалтын журмын дагуу түүнээс ДНХ-гийн сорьц авч лабораторид илгээсэн бөгөөд тэр хооронд Патрис Паде 20 хангаас мөрдөн байцаах шүүгчид загтал илгээж өөрийг нь удаан хугацааны дарамттай байцаалтын улмаас хэргийг хүлээлгэсэн. Үнэн дээр Каролин Диккенсоныг хизээч алаагүй гэж бичсэн байна. Гэвч тэр үед энэ үгэнд хинч ач холбогдол өгөөгүй. Учир нь тэр өөрөө хэргийг хүлээсэн, гэрчүүд түүнийг таньсан, өмнө нь ижил төрлийн гэмт хэрэг үлдэж байсан гэд бүх зүйл хоорондоо төгс нийцэж байгаа мэт харагдаж байв. Гэтэл удалгүй лабораториос ирсэн ДНХ-гийн хариу энэ бүхнийг нэг мөсөн нураачсан. Каролины унтлагын өмөд гудас дээрээс илэрсэн үрийн шингэн Патрис Падегийнх биш болох нь тогтоогдсон байна. Итгэж чадсан мөрдөн байцаагчид шинжилгээг дахин хийлгэсэн ч хариу өөрчлөгдөөгүй. Үрийн шингэн өөр хүнийх байсан бөгөөд Патрис Паде энэ хэргийн эзэн биш болох нь шинжлэх ухааны аргаар бүрэн тогтоогддог. За тэгээ энэ явдал Францын эрүүгийн мөрдөн шалгалтын түүхэнд маш том сургамж болон үлдсэн. Учир нь хүн хэрэгээ өөрөө хүлээсэн байсан ч тэр нь үнэн гэсэн үг биш гэдгийг энэ хэрэг маш тодорхой харуулсан. Дараагийн жилүүдэд Францын олон өмгөөлөгч шүүх танхимд энэ жишээг дахин дурдан Патрис Падегийн хэрэг шиг миний үйлчлүүлэгч бас дарамтанд орж худал хэрэг хүлээсэн байж болно гэсэн үндслэл гаргаж ирдэг болсон бөгөөд хожим энэ нь хуульчдын дунд Патрис Падегийн жишг хэмээн нэрлэгдэх хүртлээр алдартай болжээ. Өөрөөр хэлбэл тэр үеэс эхлэн Францын шүүхийн практикт хэрэг хүлээсэн мэдүүлэг дангаараа яллах хангалттай нотлох баримт биш гэсэн ойлголт бүрэн суусан байна. За ингээд мөрдөн шалгалт дахин эхлэх цэг рүүгээ ботсон. Энэ удаад мөрдөгчид бүс нутгийн бусад залуучуудын буудлуудад гарсан ижил төстэй хэрэгүүдийг нэг бүрчлэн шалгаж эхлэхэд маш сонирхолтой дүр зураг гарч иржээ. Плен Фужер тосгоноос 50 орчим километрийн зайд Францын баруун хойд эрэгт орших Сан Люнер тосгонд болсон нэгэн хэрэг бараг энэ аллагтай яг адилхан байсан. Тэнд мөн л Англиас аяллаар ирсэн өсвөр насны охид шүн дунд өрөөндөө үл таних хэрэгтэй орж ирсний улмаас сэрсэн бөгөөд азар нэг охин нь гарч идэнгийн асаан түүн рүү тусгасан учраас тэр хүн сандраад зогтсон байна. За охтын дүрслснээр тэр бараан үстэй, наранд борсон арьстай, хэд хоног сахлах хусаагүй бололтой, ширүүн төрхтэй, үсэн сэгсийсэн зам дудаа явсан хүний шинжтэй харагдаж байсан бөгөөд түүний хийж байсан үйлдэл нь унтаж байсан охтыг ажиглан аль нэг рүү аажмаар ойртож байсан явдал байсан. За тэр өрөөнд орж ирээд зүгээр ажиглаад зогссонгүй. Тэр унтаж байсан нэгэн англи охины амыг гараараа дарж дээр нь бүхийсэн байдалтай байсан бөгөөд охин гинт сэрж чангаар хашгирмагц тэр даруй цутаасан байгаа. За энэ нь Каролинд тохиолдсон хэрэгээс бараг ялгахдахгүй дүр зураг байсан бөгөөд мөрдөн байцаагчид энэ бүхэн ганц удаагийн санамсаргүй хэрэг биш харин тодорхой хэм маягтай нэг хүний үйлдэл байж болзошгүйг ойлгож эхэлжээ. Удалгүй Британи бүс нутгийн Сан Люнер, Сан Брюг, Сан Мало, Мон Сан Мишель орчмын тосгоны залуучуудын буудлуудад яг ижил аргаар шөнөөр өрөөнүүдэд нэвтэрдэг үл таних эрхтэн талаар дараалан мэдүүлэг гарч ирдэг. За эдгээр халдлагын хохирогчд нь бүгд Англиас сургуулийн аяллаар ирсэн өсвөр насны охид байсан бөгөөд хэрэг үйлдэлсэн арга барил нь Каролины амь насыг хөнөөсөн этгээдийн үйлдэлтэй адилхан байсан. За энэ бүхнийг нэгтгэн харахад мөрдөн байцаагчдын өмнө нэгэн аимшигтэй дүр төрх тодорч эхэлсэн нь тэр этгээд англи охтод донтдог залуучуудын буудлуудад өрөөний хаалгыг ихэвчлэн төвчдгүйг сайн мэддэг. Үүнийг ашиглан шөнөөр чимээгүй хүн өрөө бүрээр орж явдаг туршлагатай ангууч байжээ. За гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хэрэг улам бүр мухардалд орж байв. Намар боол 9-р сар гармагц анх тосгоныг дүүргэж байсан Франц Английн сэтгүүлчид бүгд буцаж
Хэдхэн хоногийн дотор шийдэгдэнэ гэж найдаж байсан мөрдөн шалгалт удаан үргэлжлэх хүнд хэрэг болон хувирсан. Тэр үед Джон Диккенсон охиныхоо төлөө өөрөө хөдөлж эхлэхээр шийдэж Англиас дахин Британи мужид руу ирэн мөрдөн шалгалтыг идэвхжүүлэхийн тулд бүх хүчээ дайжилсан. За ингээд тэр зөвхөн аав байхаа болж мөрдөн байцаагчид, шүүгчид болон төрийн байгууллагуудтай нүүр тулан тэмцдэг хамгийн хатуу шаардлага тавигч хүн болсон бөгөөд түүний ард Францын мөрдөн шалгалтыг шүүмжлэх дуртай Английн хэвлэлүүд ч тууштай зогсож байлаа. Зохино алдснаас хойш 8 сарын дараа Джон Диккенсон маш зөрөгтэй нэгэн санал гаргасан. За түүний үзэж байгаагаар алуурчны ДНХ аль хэдийн мөрдөн байцаагчдын гарт байгаа учраас зөвхөн с ิจ гтнүүдийг бус тухайн бүс нутагт амьдардаг бүх эрэгтэйгээс генетикийн сорьц авч харьцуулах ёстой байв. Түүний санал ёсоор нас, ажил мэргэжил, нийгмийн байр суурийг үл харгалзан бүс нутгийн бүх эрэгтэй сайн дураар ДНХ-гийн шинжилгээ өгөх ёстой гэж үзсэн. Гэвч тухайн үеийн мөрдөн байцаах шүүгч энэ саналыг бараг сонсхийг ч хүсээгүй. Ийм хэмжээний ажиллагаа асар их зардал шаардахаас гадна Францад өмнө нь хизээч хэрэгжиж байгаагүй тул тэр үүнийг боломжгүй гэж үзэж Джон Диккенсоны өмгөөлөгчид хүртэл Францын эрүүгийн процесс ямар журамтайг тайлбарлаж өгөх нь та нарын үүрэг болохоос хэвлэл мэдээллийн компанид ажил өрнүүлэх биш гэж шулуухан хэлсэн байна. За ингээд охиноо алдсан эцэг Францын мөрдөн байцаах шүүгч хоёрын хооронд удаан үргэлжлэх ширүүн тэмцэл эхэлсэн. 11 сарын дараа Джон Диккенсон илүү хүчтэй дэмжлэг авч чадсан. Түүний хүсэлтийг Их Британийн гадаад хэргийн яам дэмжиж улмаар тэр үеийн Францын ерөнхийлөгч Жак Ширакт хүртэл загтал илгээж мөрдөн шалгалтыг өөр шүүгчид шилжүүлэхийг шаардсан. За түүний хувьд өмнөх мөрдөн байцаалтад итгэл бүрэн алдарсан байсан бөгөөд энэ хэрэгт шинэ хүн, шинэ арга барил, шинэ сэтгэлгээ хэрэгтэй гэж үзэж байлаа. Харин өөрийг нь гадаадын хүн асуудал үүсгэгч мэтээр хүлээж авч байгааг тэр аав хүний хувьд тэсгэд улам хэцүү болж байсан. Хамгийн сонирхолтой нь түүний энэ шаардлага эцэстээ биелсэн. Хэргийг өмнөх шүүгчээс авч Эренс хотын давж заалдах шатны шүүхийн ерөнхийлөгч мөрдөн байцаах шүүгчид шилжүүлсэн байна. За шинэ шүүгч өмнөхөөсөө огт өөр байр суурьтай хүн байсан бөгөөд Джон Диккенсоны гаргасан өргөн хүрээний ДНХ-гийн шинжилгээ хийх санааг тэр даруй зөвшөөрсөн байна. За тэр үед энэ бол үнэхээр галзуу санаа мэт сонсогдож байсан. Францын эрүүгийн мөрдөн шалгалтын түүхэнд өмнө нь ийм ажиллагаа хизээж хийгдэж байгаагүй бөгөөд Плен Фюшэ болон ойр орчмын суурин газруудад амьдардаг 15-аас 35 насны нийт 3500 эрэгтэйгээс ДНХ-гийн сорьц авч нэг бүрчлэн харьцуулсан байна. За гэвч олон сар үргэлжилсэн асар их хөрөнгө зарцуулсан энэ ажиллагааны төгсгөлд гарсан үр дүн мөрдөн байцаагчдыг дахин зүхрүүлв. 3500 шинжилгээний нэгэнч Каролин Диккенсоны хэргийн ДНХ-тэй таараагүй. Гэсэн ч мөрдөн байцаах шүүгч өмнөх мөрдөн байцаалтын үл тоомсорлсон нэгэн чухал алхмыг хийжээ. Тэр гарсан эхний өдрөөс л хавтаст хэрэгт байсан ч олон нийтэд хизээч дэлгээгүй алуурчны ам зургийг хэвлэл мэдээлэлээр нийтлэх шийдвэр гаргасан байна. Гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурлан бүтээсэн тэр ам зурагт 30 орчим насны Европ төрхтэй, өргөн мөртэй, бие балдар сайтай, цайвар хүрэн өнгийн сэсгэрвстэй, өтгөн хөмсгтэй, сахал нь ургасан бололтой, хайхрамжгүй төрхтэй эрд өрслөгдсөн байсан. За энэ ам зураг нийтлэгдсэн даруй Английн шар хэвлэл нүүр хуудсандаа хамгийн томоор хэвлээ зогсохгүй алуурчныг илрүүлэхэд туслах мэдээлэл өгсөн хүнд мөнгөн шагнал амласан байдаг. Үүний дараа цагдаагийн байгууллагад 3000 орчим мэдээлэл ирсэн ч тэдгэрийг нэг бүрчлэн шалгах шаардлагатай болсон байна. За гэхдээ мөрдөн байцаах шүүгчийн бодлоор мөрдөн шалгалтыг зөвхөн Британи бүс нутгаар хязгаарлах нь утгагүй байсан. Хэрэв үнэхээр нэгэн цуврал бэлгийн махчин Францын залуучуудын буудлуудаар хэсүүчилж явсан бол ийм халдлага зөвхөн энэ бүсэд бус улс даяар гарсан байх магадлал өндөр гэж үзээд Францын бүх залуучуудын буудлын захирлуудад хандан өмнө нь шөнөөр өрөөнд үл таних хүн нэвтэрсэн өсвөр насны охид руу дайрсан эсвэл үүнтэй төстэй тохиолдол гарч байсан бол бүгдийг эргэн мэдээлхийг үүрэг болгосон байна. За удалгүй тэр хүсэлтийн үр дүн нь гарч ирсэн. 1994 онд өөрөөр хэлбэл Каролин Диккенсон амиа алдахаас 2 жилийн өмнө Францын төв хэсэгт орших тосгонд яг ийм явдал болсон байжээ. Нэгэн шөнө үл таних эрэгтэй залуучуудын буудалд нууцаар орж Ирланд охины унтаж байсан өрөөнд нэвтэрсэн боловч охин сэрчгсэн тул тэр дороо зугтсан байна. Маргааш нь цагдаа нар тэр хүнийг барьж тэр ч өөрөө буудалд орсон гэдгийг хүлээсэн ч хин нэгэнд гар хүрээгүй зөвхөн өрөөнд нэвтэрсэн төдий байсан учраас тухайн үед эрүүгийн хариуцлага хүлээлэлгүй
суллаж орхисон юм байна. За энэ хэрэг бараг мартагдсан байсан ч нэгэн цагтаа түүнийг Испани хүн байсан бөгөөд Франциско Арсе Монтес гэдэг нэртэй байсныг бүдэг бадаг санаж байв. За энэ нөр мөрдөн байцаагчдын анхаарлыг тэр дорн татсан. Хинч яаран дүүнэлт хийхийг хүсээгүй ч бүх зүйл нэг л зүг рүү эргэж байгаа мэт санагдаж байв. Нас төрөх байдал, үйлдэлийн арга барил гээд бараг бүх зүйл таарч байсан учраас мөрдөн байцаах шүүгч Испанийн цагдаатай яаралтай холбогдож Астурис мужид амьдардаг ээж рүү нь цагдаа нарыг илгээсэн байна. Харамсалтай нь энэ уулзалтаас төдийлөн ахиж гараагүй. Ээж нь хүүгээ олон сарын өмнө сургахгүй болсон. Хамгийн сүүлд талигаа цэцгийнх нь өв хөрөнгийг өгснөөс хойш дахиж уулзаагүй. Тэр мөнгөө аваад банкны дансаа хоослоод ор сурггүй алга болсон гэж ярьжээ. Үүнээс харамсалтай нь Испанийн цагдаа нар Францын мөрдөн байцаагчдад Франциско Арсе Монтесийн зургийг гаргаж өгөөгүй. За бүр ноцтой нь тэд нэгэн маш чухал мэдээллийг огт дамжуулаагүй байсан. За тэр хүн яг энэ үед Испанд хүчингийн хэрэгт холбогдсон хоригдож байсан байна. За Европын улс орнуудын цагдаагийн хамтын ажиллагаа тухайн үед ямар суул байсныг энэ явдал маш тод харуулсан. За хэрв энэ мэдээлэл цаг тухайдаа Францад очсон бол хэрэг магадгүй хэдэн жилийн өмнө шийдэгдэх байсан байж магадгүй. За гэтэл үүн дээр дахин нэг азгүй тохиолдол давхцсан. Хэрэг дээр ажиллаж байсан шүүгч Парис руу томилогдож шинэ шүүгч ирэхээс өмнө ажиллаа орхон явсан учраас мөрдөн шалгалтын талаар хангалттай тайлбарлаж амжилгүй шилжсэн байдаг. За Франциско Арсе Монтесийн нэр мэдээж хавтаст хэрэгт үлдсэн байсан ч тэр хэрэг хэдийнэ мянган хуудас болж зузаарсан тул шинэ шүүгч бүх материалыг уншиж танилцах хооронд энэ чухал мөр дахиад л бусад мэдээллийн дунд дарагдан алга болсон. За гэвч энэ удаа Английн хэвлэл мэдээлэл мөрдөн шалгалтыг тайван орхоогүй. За 2001 онд Каролин Диккенсоныг амиа алдснаас хойш 5 жилийн дараа Английн нэгэн нэр хүндтэй сонин хэргийн талаар дэлгэрэнгүй сурвалжилж олон нийтэд анхудаа Франциско Арсе Монтесийн нэрийг илт тод дурдсан бөгөөд түүнийг мөрдөн шалгалтын хамгийн гол сэжигтэн гэж бичсэн байв. За тэгээд бараг л кинонд гардаг шиг л зүйл болсон. Америкийн нэгдсэн улсын Детройт хотод ажиллаж байсан цагаачлалын албаны нэгэн ажилтан санамсаргүйгээр тэр сонин дээр гарсан нийтлэлийг уншсан байдаг. За Америк хүн Британий сонин унших нь бол өөрөө маш ховор тохиолдол байсан ч тэр нийтлэл түүний нүдэнд туссан байна. За өгүүлэлийг уншиж байхдаа тэр Франциско Арсе Монтес гэдэг нэрийг хараад мэргэжлийн зуршлаараа цагаачлалын мэдээллийн санг шалгаж үзтэл дэлгэцэн дээр гарч ирсэн мэдээлэлд тэр хүн өөрөө ч хүртэл итгэж чадаагүй. За тэр хүн Америкийн нэгдсэн улсад байсан. Бүр тодруулбал тэрээр Америкийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн бүртгэлтэйгээс гадна Миами хотын шоронд хоригдож байсан. Тэнд тэр бас л Ирландийн нэгэн сургуулийн охинд бэлгийн халдлага хийхийг завдсан хэрэгт баригдан шүүхээ хүлээж байсан байгаа. За Америкийн тал түүнээс аль хэдийн ДНХ-гийн сорьц авсан байсан тул Франц руу шинжилгээний хариуг илгээж Каролин Диккенсоны хэргийн нотлох баримттай харьцуулахад бүх зүйл эцэслэн тодорхой болж ДНХ яг таарсан байна. За Каролиныг хүчээр хийлж амийг нь хөнөөсөн хүн бол үнэхээр Франциско Арсе Монтес хүн байсан. Түүний өнгөрсөн түүхийг шалгаж үзэхэд энэ хүн зөвхөн Францад бус Испани, Герман, Англи, Чили, Мексик, Америкийн нэгдсэн улс зэрэг олон улсад ижил төрлийн бэлгийн хүчирхийлэл үйлдэж явсан нь илэрсэн. Өөрөөр хэлбэл тэр жирийн нэг хүчингийн хэрэгтэн биш, улс орон дамжин ангуучилдаг олон улсын хэмжээний цуврал хүчингийн этгээд байсан. За Америкийн нэгдсэн улсад баривчлагдсан Франциско Арсе Монтес Францад нэн даруй шилжүүлэгдэхээс татгалцсан. За тэрээр эхлээд Миамид үйлдсэн бэлгийн халдлагынхаа хэрэгээр Америкийн шүүхээр ороод оноос нь ялаад тэндээ эдэлснийхаа дараа Франц руу шилжих асуудлыг ярилцсан гэж зүтгэсэн бөгөөд Америкийн хуульч түүний талд байсан. Үүнэн хэрэгтээ тэр зөвхөн цаг хожихыг л хүсэж байсан. Гэвч Америкийн шүүхийнхэн Францын талд туслахын тулд хуулийн энэ саадыг тойрон гарах овжин арга болсон байна. За тэд Франциско Арсе Монтесийг үл ялыг бага хэмжээний мөнгөн барьцаагаар судлахаар бол шийддэг. За тэр барьцааны мөнгөө төлж шүүхийн байрнаас эрх чөлөөтэй хүмүүст гарч ирэхэд нь гадаа нь олон улсын баривчлах захирамж барьсан FBI-ийн ажилтнууд аль хэдийн хүлээж байсан. Түүний гарч ирмэгцэн дахин баривчлаад шууд онгоцонд суулган Парис руу илгээсэн. Ингээд түүнийг Францад шилжүүлэн өгснөөр 5 жилийн турш мухардалд орцсон байсан мөрдөн шалгалт эцэстээ жинхэнэ эзнээ олсон.
За хэрэг Америкийн тал тэр үед санамсаргүйгээр энэ уул мөрийг олоогүй бол Франциско Арсе Монтес дахиад олон жил эрх чөлөөтэй явж дахиад хэдэн ч хохирогч гарах байсныг хэн ч мэдэхгүй. 2004 онд түүнийг Ренс хотын давж заалдах шатны эрүүгийн шүүхэд шүүж эхэлсэн. За шүүх хурлын эхний өдөр Франциско Арсе Монтес бараг юу ч яриаггүй. Гэвч өмгөөлөгч нь түүний тухайн үед хүчтэй сэтгцэд нөлөөлөх эм хэрэглэж байсан сэтгцийн олон төрлийн эмгэгтэй болсон явдлыг зөвхөн хэсэгчлэн дурсамжаар л санаж чаддаг, өөрийн үйлдэлийг логикоор тайлбарлах ямар ч чадваргүй хүн байсан гэж тайлбарласан байна. За өөрөөр хэлбэл түүнийг жирийн хүний сэтгэлгээ зан авираар хэмжих боломжгүй хүнд хэлбэрийн эмгэгтэй этгээд байсан гэсэн дүр зураг шүүхийн өмнө тодорсон. За эцэст нь түүнд 30 жилийн хорь хайл оноож эхний 20 жилийг ямар ч нөхцлөөр суллагдах эрхгүйгээр эдлүүлэхээр шийдвэрлсэн байна. За тэр энэ шийдвэрийг давж заалдсан ч давж заалдах шатны шүүх өмнөх шийдвэрийг бүгд нь хэвээр нь үлдээсэн. За хэдэн жилийн дараа буюу 2010 онд Франциско Арсе Монтес Францын зүүн хойд хэсэг Германтай хил залгаа орших Альзас бүс нутгийн төв хорь хангад ял ижилж байхдаа үлдсэн ялаа өөрийн эх орон Испанид эдлэх хүсэлт гаргасан боловч удаан хугацаанд хилэлцсэний эцэст Францын эрх баригчид түүнийг шилжүүлэхээс татгалзаж Францад үргэлжлүүлэн хорхоор шийдвэрлсэн байна. За түүний зан авир шоронд орсны дараа ч өөрчлөгдөөгүй. 2018 онд тэрээр хоригдож байхдаа нэгэн харгалзагч руу халтсан хэрэгт дахин 2 сарын хорь хаал нэмж авсан. За энэ мэд сахилгын зөрчил нь ирээдүйд хугацаанаас өмнө суллагдах хүсэлт гаргах үед хамгийн хүнд сөрөг хүчин зүйлийн нэг болдог. За онлын хувьд тэр өнөөдөр хугацаанаас өмнө судлуулах хүсэлт гаргах эрхтэй болсон ч олон улсын хэмжээнд цуврал хүчингийн хэрэг үлдэж байсан. Дахин гэмт хэрэг үлдэх эрсдэл нь маш өндөр гэж үнэлэгддэг учраас ойрын жилүүдэд шоронгоос гарах магадлал бараг байхгүй гэж үздэг. За тэгээ хэрв тухайн үеийн улс орнуудын мэдээллийн солилцоо өнөөдрийн шиг байсан бол хэрв өмнөх хохирогчдын мэдээллийг илүү нухацтай авч үзсэн бол хариулын охин амьд үлдэх боломж байсан ч байж магадгүй гэж би бодож байна. За ингээд өнөөдрийн хэрэг маань үүгээр өндөрлөж байна. Та нар энэ талаар юу гэж бодож байна? Сэтгэл хэсэгт бусцтайгаа бодлоо хуваалцаарай. Дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай.